Мансууруулахын сэтгцэд нөлөөт бодис гэж донтуулах болон сэтгцэд бусад хүчтэй нөлөөлөл үзүүлдэг мансууруулахын тухай 1961 оны Нэгдсэн үндэсний байгууллагын конвенц, сэтгцэд нөлөөлөх бодисын тухай 1971 оны Нэгдсэн үндэсний байгууллагын конвенцуудын чагсаалтад заасан хууль тогтоомжийн дагуу Монгол улсад хяналтад байлгавал зохих энэ байгалийн болон нийлэгжүүлсэн бэлтгэлийг хэлнэ. Эрүүгийн хуулийн 27 дугаар зүйлд мансууруулахын сэтгцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийг хуульчилсан байдаг. Прокурорын байгууллагаас 2024 онд мансууруулахын сэтгцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 454 хэрэгт хяналт тавьж 224 хүнд холбогдох 184 хэргийг яллах дүгнэлтүүлэлтийн шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлсэн. Харин 2025 оны 1-р улирлын байдлаар 256 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж 76 хүнд холбогдох 43 хэрэгт яллах дүгнэлт үлдэж шүүхэд шилжүүлээд байна. Энэ гэмт хэргийн бол бас хүүхэд залуучууд их хохирч байна, тийм ээ. Яг хүүхэд залуучуудын дунд энэ төрлийн гэмт хэргийн ямар үйлдэл түлхүү үйлдэгдэж байгаа вэ? За нийслэлийн прокурорын газраас хяналт тавьж ажиллаж байгаа хэрүүдээс үзэхэд бол хүүхэд залуучуудын хувьд бол мансууруулахын сэтгцэд нөлөөт бодисыг худалдаалах, эсвэл худалдаалах зорилгогүйгээр түүж бэлтгэх, олж авах, хадгалах, бусад өгсөн энэ үйлдэлд бол эрүүг ажиллах хүлээх тохиолдол их байдаг. Учир нь миний сая хэлсэн, олж авсан, хадгалсан, түүж бэлтгэсэн, бусад өгсөн энэ үйлдэл маань өөрөө эрүүг үйл заасан гэмт хэрэг учраас эрүүг ажиллах хүлээлгдэг байгаа. Жишээлбэл одоо 5 найз нийлээд сэтгцэд нөлөөт бодисыг түүж бэлтгэсэн, улмаар хэрэглэх зорилгоор гэртээ хадгалж байсан үйлдэлтэй бол эрүүг ажиллах хүлээсэн байгаа. Тэгэхээр яг эд сурч боловсрах, ажил хөдөлмөрөөр эрхлэх насандаа явж байгаа энэ залуучууд хүүхдүүдийг харахад бол үнэхээр харамсамар гэдэг.